Өнөөдөр та бүхэнд 2025 оны Хийл киног товчлон хүргэж байна. Залуу хүү шөнийн цэнгийн нэг газруудаар хийсэж хард тамхи согтороос хундаанд толгоогоо мэдүүлсэн амьдралаа үрж явна. Гэвч нэг өдөр хачхалтай хосоод түүнийг хузгаач байшингийнхаа хонголд гинжилж орхино. Хузгаачдын зоржиг тодорхойгүйч тэд олзны залуутай харьцахдаа ямар нэгэн аимшигт нууцыг нууж байгаа мэт байх ажээ. Киноны үйл явдал үз будэх шоугчин залуу Томигийн ердийн нэгэн үдчээр эхэлнэ. Тэрээр найз охин Гэби болон бусад найзуудтайгаа уулзаж, ээлжид архиталт мансууралтай хийхээр шөнийн клуб явсан ч тийшээ оруулсаагүй уусмас Томи хамгаалагчтай зодон хийж, дараа нь залуус өөр газар руу явцгаадаг. Тэнд залуус согтороос хундаа болсон төрөл бүрийн мансуурлах бодисууд хэрэглэнэ. Найз охин Гэбигээс нь бусд нь бүгд согтож мансуурцгааж, тэдний галзуу амьдрал нь клубын гадаач үргэлжилсээр. Гол дүр Томи маань автобусны буудлын дээр мансууруулах бодис хэрэглэж, дараа нь хан түшин унаж тусан хөлөнд орооцолцсоор гэрийнхээ зүг арай ядан ганцаараа алхана. Яг энэ мөчөд харанхуй дундаас машины гэрэл тусаж, хэн нэгний сүүдэр залуу дээр дөхөж ирснээр кадр солигдов. Киноны үйл явдал Крис хэмээх дунд насны эргэлүү шилжинэ. Тэрээр Рина нэртэй бүсгүйг ажилд авах ярилцлага хийж байв. Крист маш өвөрмөц нарийн ширийн зүв сонирхолтой байлаа. Жишээ нь Ринагийн биед түүнийг танихад хялбар ямар нэгэн онцгой сорив тэмдэг би юу гэж асуув. Үгүй гэсэн хариулт авмагцаа өнөөхөр бүсгүйд бичиг баримттар гарын үсэг зурхыг санал болгоно. Рина Крисийн хотын захын хашид эрэхтэй ажил олгогч нь гаднах төрөгчгөө явуулын чиргүүл дотор амьдрдаггүй хүн байсанд баярлав. Харшийнхаа хаалгыг онгоож өгсөн Ринаг дэвтэ оруулахын өмнө металл илрүүлэгчээр мөн шалгав. Дараа нь Крис бүсгүйг ажлын цагаар ухаалаг утсаа хураалгахыг хүссэн юм. Эзэн бүсгүйд нууц хадгалах гэрээнд гарын үсэг зурсныг нь сануулж, гэвч болж буй зүйлийн тосоор хэнд ч ярих ирэхгүйг сануулв. Яг энэ мөчөд гэрийн эзний дуугүй бөгөөд яг л худаг дотроос гараад ирсэн юм шиг царайтай ихнэр Кэтрин нь орж ирэх бөгөөд тэрээр шинэ үйлчлэгчтэй гэвч мэдлсэнгүй. Крис бүсгүйд гэрээр танилцуулж, өрөөнүүдээ болон хүү Жонатныхаа хүүхдийн өрөөг үзүүлнэ. Танилцуулга хонгилж дуусах бөгөөд тэнд Рина гинжлэгдсэн чигээрээ унтаж буй нөгөө Томиг харна. Залуу кармагцаа бүсгүй ажилласаа татгалзаж гэрээс нь хурдан явахыг хүссэн боловч Крис түүнийг элтгэр үлдэхийг ятгахна. Рина бос эрх баригчид албатан гаргахаар захиж буй цагаач бүсгүй бөгөөд Крис түүнд тусалж чадах танил талтай тазраа хэлж мөн тэрээр хонгилд байгаа залууг шилжилтийн насны өвчтөй хүүн бөгөөд түүнийг ийм аргаар эмчлэх гэж байгаа гэж хэлнэ. Ринаг үлдээхэр шийтгэд гинжлэгдсэн залуу Томи түүнд төрөмгийн зан гаргавал хэрэглээрэ гэд цахилгаан бороохо болон нулимс асруулагч өглөө. Ингээд Рина бүсгүй гэрийн үйлчлэгчийнхээ ажилд оров. Тэрээр хонгилд угаалгын машин ажиллуулах үед залуу түүнээс бүдүүжиг байдлаар тусламжгүй боловч бүсгүй үл тоомсорсон. Оройн гэр бүлэрээ орой хоосонд бэлтгэж байв. Крис олзны залууд хоос өгөхөр доош бууна. Тэрээр залууд миний нэрвч гэсэн нэгэн цагт Томи гэдэг байсан. Гэхдээ тэр дээр үний явдал гэж хэлв. Сэтгэл дундуур хоригдл хоосыг нь авч шидэд сонсогдмөгцаа гэр эзнийг тэнгэрийн дисгэлээр гисгэн гэж заамс хэлнэ. Залуу түн рүү дайрах гэж зүтгэхэд Крис цахилгаан бороохоор цогж унгав. Хоолны дараа Крис доошо бууж хоригдлт түүний олон нийтийн сүлжээнд оруулсан бичлэгүүдийг нь зурагтаар үзүүлв. Бичлэг дээр Томи найзуудтайгаа согтуугаар машин хусгаарж унаад ямар нэгэн зүйл мөргөж байгааг гарна. Крис залууд хэдэн төрлийн хөөж зөвчснийг нь тайлбарлаад дараа нь өөрийнхөө хүүтэйгээ хамт байгаа бичлэгээ үзүүлнэ. Бичлэг дээр тэд согтуугаар жолоо барих нь маш муухай үйл босхийг тайлбарлаж байв. Хэрвээ чи зөвхөн өөрөө өвхөлж яах вэ? Гэвч бусад хүмүүс ч хохирж болно шүү дээ. Энэ бол кино биш Томи. Энэ бол бодит амьдрал гэж сургаж байсан юм. Шүн Томи гинжнийхээ бэхлэгийг суусах гэж оролдох боловч зүгээр газар дунаад шүүгээ мөргөн тэр зураа өмдөндөө шээчихнэ. Өгзөн Крис эхнэртэй хоригдлыг эргэж очихыг санал болгов. Эмэгтэй нөөшилсөн эд юмыг нь дууссан эсхийг шалгаж, дайламд нь түүнтэй танилцах зорилготой байсан юм. Залуу анхны уулзалтаар эмэгтэй нүрлүү шээдтэй өмдөө шидэж орхив. Дэлхийн ямар ч соёлд ийм үйлдэлийг ёс зүйтэй бэмжлэхэ гэж үзэхгүй нь лавтай. Мөн Томи Крисийг боож арахыг оролдох боловч Крис мэхрэглэн хялбархан мултарч чадна. Эхнэртэй ван бэлдэж өгöd Крис чамдаан барьсаар доош бууна. Замд нь хүү Жонатан нь Чарли гэх нэгний комик номыг уншиж болох эсэхийг асууна. Аав нь зөвшөөрөх боловч ээждээ мэдэгдэж болохгүй гэж хүүд сануулв. Крис хонгил руу ороход Томи дахиад түүн рүү бүдүүлэг зан авир гаргасанд залууг гаргасан зан авирынхаа төлөө уучлаас гоох ёстой гэх боловч тэр татгалцсанд
Крис түүнийг борохоогоор болбож орхино. Үүний дараа Крис хүүтэйгээ ярилцав. Джонатан хизээ олзны залуутай хамт кино үзэж усахыг ааваасаа асуусан юм. Гэрээ өвчлөгч Ринаг дахин өрөөнд нэрэхэд Томми түүнийг доромжож бүсгүйг уйзуулв. Үүнд нь дургуутсан Крис залууд уучлахгүй хэрэгтэйг элбэр сануулсан. Томми Крисийн хүмүүжлийн арга барилыг санаж дахиж тэхгүй гэдгээ өвчлөгч бүсгүйд дуртай дургуй хэлнэ. Крис хоригдлыг дээшээ зочны өрөөнд гаргаж таазанд нь дахин нэгэн бэхэлгээ тогтоон гинжийг нь холбов. Ингэснээр Томми буудан дээр суугаад кино үзэх боломжтой болсон. Джонатан өөрийн дуртай Чарли хэмээх киног сонгоно. Чимээнээр бууж ирсэн Кэтрин нөхөр хүү хоёр нь хоригдл залуутай хамт кино үзэж байгааг хараад тэдэнтэй нэгдэв. Хожим нь орондоо байхдаа Кэтрин Чарлигийн тухай санагдуулсан тэр киног сонгосонд сэтгэл дундуур байгаагаа хэлж уйлав. Чарли бол Крис Кэтрин хоёрын нас барсан том хүү байсан нь тодорхой болсон. Түүнийг орсож буй Томми энэ үед хонгилд гинжээ таслах гэж оролдох зур хөгжмөр хар тамхины хор хөнөөсийн тухай лекц явж байлаа. Эндээс зүгтаж чадахгүйгээ ойлгосон залуу тэдний дүрмээр тогс хор шийдэв. Маргааш өдрөн Кэтринээс түнзүү шээстэй өмд шидснийхээ төлөө уучлалт гуйна. Хариуд нь эмэгтэй түүнд харааны шил авч өглөө. Түүнийг харааны асуудалтай байгааг эмэгтэй анзаарчээ. Дараа нь тэд хамтдаа Томми найзуудтайгаа нийлж хэн нэгнийг зодож буй бичлэгийг үзэн. Хоригдл залуу хэрвэх янсвтын байцаагч дээр очиж бүртгүүлэхгүй бол түүнийг хайх болно гэж хэлсэн ч Крис үүнийг нь худал гэдгийг мэдэж байлаа. Тэр залуугийн намтрыг шалгаж үзээд ийм нийгмийн эсрэг амьдралтай хэрнээ нэг ч удаа цагдаад баригдаж байгаагүйд нь гайхан биш үнэ. Крис Томмигийн гинжийг увцсгаж хувин руу биш ариун цэврийн өрөө рүү явах боломжтой болгож өгөв. Кэтрин залууг өөдөхгүй тулд шинэ хувцас ном авчирч өглөө. Хоригдл номыг хараад одоо үед хэн ном уншдаг байсан юм гэж уурлав. Гэнэт хаалганы хонхтуу гарч тэдний яриа таслалтна. Кэтрин хаалгаа тайлахаар явж Крис Томмиг тэнэг зүйл хийсэхгүй тулд хажууд нь цахилгаан борохоогоо барин зогсов. Дэрийнхээ хаалгыг нэгт нь хөрөстийн ажилтан илгээмж авчирсан байв. Джонатан хүүхдийн зангаараа гиндэж хашааны хаалгыг түүнд онгойлгож өгчээ. Ээж нь хүүдээ ахиж ингэж болохгүйг сануулад яваад өгөв. Хожим нь гэрээ эзэн олзны хүнээ гинжтэйгээ гэр дотор нь шилжиж явах зорилттой төмрөөр зам шиг зүйл хийж эхэлнэ. Эхнэм түүнийг сатааруулж хүүгийнхээ өрөөнөөс тамхи олсноо хэллээ. Крис хүүтэйгээ ярилцаж түүнийг том ахыхаа үхлийг ийм аргаар даван туусгах гэж байна уу гэж асуув. Хүү ганц л тамхи татсан. Дахиж тэхгүй гэдгээ аавдаа хэлнэ. Эцэг их нь хүүдээ итгэх боловч түүнд сургамж өгөх хэрэгтэй гэж үзснээр хүүд нэг дор хэд хэдэн тамхи өгч татуулна. Ринаг дахин гэрт нэрэхэд Томми гаргасан зан авирахаа төлөө бүсгүйгээс дахин уучлал гуйсан ч энэ удаа чин сэтгэлээсээ мэт байв. Бүсгүй хариуд нь түүнд бох өгөв. Үйлчлэгч бүсгүйг явх үед залуу бүсгүйн үлдээсэн бүсэнд байгаа багаж руу хүрэх гэж байтгаараа хичээх боловч Крис гарч ирээд залуугийн төлөвлөгөөг нураана. Хоригдл түүнийг суслахыг гуйж хэнд ч юу ч хийхгүй гэж амсав. Эцэд ахин нэг видео хичээл түүнд зохион байгуулсан. Энэ удаад Томми найзуудтайгаа нийлж нэгэн хүүгийн утсыг дээрэмдэж буй бичлэг гарав. Залуу энэ үед хувь заяаны тухурлыг ойлгов. Дэлгэцээр тэр хүүхдийг айхтар бүүж идэж өөрөө догшин араатан дүртэй байсан бол одоо хинж өөртөө туслахгүй хохирогчийн байдалд байгаагаа ойлгожээ. Хоригдлын зан авир засарч байгааг анзаарсан Кэтрин нөхөртөө түүнд баг зэрэг урамшуус үзүүлж болохыг хэлв. Томмигийн төрсөн өдрөөр шинэ гэр бүс ихний түүнд бэсуу авчирч өгöd гинтийн бэлэг барихаа амсна. Гэхдээ гинтийн бэлгийг авахын тулд засууг нойрсорлох, эмээр унтуулах хэрэгтэй. Үгүй бол ямар ч гайхамшиг босхгүй гэж хэлв. Хэсэг хугацааны дараа Томми задгаа тэнгэрийн доор ногоон зүлгэн дээр хөвтөж байхдаа сэрнэ. Гэр бүлийнхний түүнд бяцхан зугаалгыг зохион байгуулахаас шийдсэн нь энэ байжээ. Гэхдээ тэр газарт зоосон гадснуудаар гинжийг нь дамжуулж уяхаа мартсангүй. Крис мах шарж Кэтрин залуутай номын талаар ярилцаж харин Джонатан түүнтэй тенс тоосон. Оройн буцах цаг болоход Томмиг дахиад л онтуулав. Сэрэгтэй тэр өөрийнхөө шинэ газар буюу байшингийн 1-р давхрын өрөөнд байгаагаа мэднэ. Сайн зан авир гаргахын төлөө өгч буй давуу их гэж Крис үүнийгээ тайлбарлав. Гэхдээ одоо хүзүүч дээр нь хонх зүүсэн бөгөөд ингэснээр залууг хаана байгааг нь мэдэх боломжтой. Мөн залуу одоо гэрээ эзэнж суурилсан төмөр замын ухаалаг системээр гэр дотроо шилжих боломжтой болжээ. Явандаа Крис Томмиг 1-р давхар руу бууж босгох систем хийж өгөхөөр төлөвлөж байв. Нэг замаас нөгөө рүү шилжих хэсэг нь нууц кодтой цоожоор хамгаалагдсан байлаа. Томми ийм эрхчлөөнд баярлаж гинжээрээ тарзан шиг гулгаж тогсно.
Хожим нь Jonathan-тай шинэ өрөөндөө тоглож байхдаа хэн энэ өрөөнд өмнө нь байсан талаар асуух боловч хүү хариултаас зогтоож өрөөнөөс гарч явна. Ринаг цэвэрлэгээ хийж байх үед Томми дүүнд нэгдүгээр давхар зуу буухын тулд цоожийг нь тайлж өгөхийг гуйх боловч бүсгүй кодыг мэдгүй гэдгээ хэлнэ. Крис залуугийн гинжийг уртсахын тулд хэмжээс хийж байх үед залуу түүний эхнэртэйгээ харилцах харилцааг нь сонирхож романтик үйлдэл хийж харилцаагаа хасуухан болгохыг зөвлөнө. Иринаг хэн нэгэн мөшгөрд байгаа гэр бүлийнхэн олж мэдлээ. Бүсгүй айсан байгааг хараад гэрийн эзэд түүнийг гихтээ амьдрахыг санал болгоно. Тэдний харш Том бас Томигийн байсан хонгил одоо хоосон байгаа шүү дээ. Дараагийн өдөр нь Томми Крисийн дохоогоор Кэтриныг өрөөндөө дуудаж уншсан номныхоо талаар ярилцсан. Энэ ярианд бусад хүмүүс гадаа гинтийн бэлэг буюу лаатай романтик оройн хоол бэлдэх зур цаг хожих зорилготой байв. Кэтрин Крис хоёр бүжиглэж байх зур Томми Ринаг цоож тайлах ямар нэгэн хурц зүйл өгөхийг гуйв. Бүсгүй татгалзсан ширээний шургуулгыг нээлттэй орхино. Хоригдл цонхоор гэрийн эздэд харагдахгүй хичээж шургуулга руу сунав. Тэрээр нэг сэрээ аваад үүнийгээ цэцгийн савнд нууж орхилоо. Оройн Крис Томмид эхнэртэй гинтийн бэлэг барихтанд тусалсанд баярлалаа гэхэд залуу хариуд нь яагаад заавал түүнийг хулгайлсан юм бэ? Бас энэ өрөөний өмнөх оршин суугч хайчсныг асууна. Крис энэ үед хариулахын оронд дуугүй гарч явлаа. Өглөө нь гэрийн эзэн хот руу дэжгүүр явахаар явмагц хаалхны гадаа өөр нэг машин тэр дараа өрж зогсон. Машинаас 3 эр бууж хашаа руу орж ирцээв. Зөвлөг цэвэрлэж байсан Кэтрин Ирина хоёр гэрлүүгээ гүүх боловч үл таних хүмүүс араас нь дайрам орно. Ирина тэднийг өөрийнх нь зугтаасан төрөл төрөсөд босхойг нь хүлээн зөвшөөрөв. Үйлчлэгч бүсгүй Томиг тэврэхдээ цоожны кодыг нь шивнэнэ. Залуу бүсгүйг хамгаалахаар дайрах боловч орилохгүй зочид түүнийг зодож орхино. Буцаж ирсэн Крис болсон явдлыг мэдээд залууд шар ариг авчирч өгөхөд түүний зориг гаргасныг нь магтаж хүүмэнд гэж дуудав. Дараа нь ийм зүйл дахин гарахгүй тулд орчин үеийн хамгаалтын систем суусгахад хэлв. Систем суулгасан дараа зүгтаахад хэцүү болохыг ойлгосон Томми энэ шүл зүгтаахаар захина. Тэр Ринагийн өгсөн бохыг ашиглаж хүзүүнийхээ хонхны хиллэг дуурахгүй болгож бэхлэнэ. Дараа нь номнууд газарт тавьж дээр нь гараад эхний цоожийг онгоолгов. Доошоо бууж хоёр дахь цоожийг мөн тайлаад цэцгийн савнд нуусан сэрээгээ олж гинжээ тайлахыг оролдоно. Чимээнээр сэрсэн Крис гарбуу барин нэгдүгээр давхарт бууж ирэхэд суллагдсан залуу түүн рүү дайсч бууг нь буусаж авав. Буугаар нь занс хэлж Томми хаалганы төсвөр нэхэх үед шатаар Кэтрин бууж ирнэ. Эмэгтэй залууг үнэндээ явахыг хүсэхгүй байгааг нь хэлв. Тэр түүн рүү дөхөж очоод бууг нь гараас нь авав. Томчууд яг л эцэг их шиг нь авирлаж Томмиг үлдээч гэж гуйх боловч түүнийг ятгах чадсангүй. 2 сар гинжлэгдсэн байсан эцэст залуу гарч ирэхэд цагдаа түүнээс мэдүүлэг авна. Тэр өөрийг нь хинч хулгайлаагүй. Эмзэгт хүргэх үедээ эмэнд мансуурсан байсан гэж хэлнэ. Үнэн дээр тэр өөрийгөө хайж яваад ах шиг нь болж дотноссон Jonathan гэдэг найзтайгаа хамт байсан гэж хэлв. Тэр хооронд нь Томмигийн ихэн түүнийг алга болсон тухай өргөдөл өгөөгүй. Харин найз охин Гэбийн цагдаад хандсан болох нь тодорхой болно. Ээж нь түүн рүү хэд хэдэн удаа ямарч байсан залгсан шүү дээ гэж өөрийгөө өмөрнө. Сонсогдсондоо баяртай байгаа Томми шөнийн клубт очиж найз охиноо орж харна. Өнөөх нь арх хар тамхиар сэтгэлээ зассаар л оршин тогтнож байлаа. Найз охиноо хараад залуу юу ч мэдрэхгүй байгаагаа ойлгов. Дараагийн өдөр нь тэр найз охин Гэбэрийгөө залгаж тусламжгүй. Эд зүйлээ цогжуулаад залуу түүнийг хөргөж өгөхийг гуйх боловч өөрөө жолсон дэрэн сууж бүсгүй нүдийг бооно. Гэби үнэхээр түн шиг алга болохыг хүсэж байгаа эсхийд бас түнд итгэж байгаа эсхийг асууна. Залуу найз охиноосоо тийм гисэн хариулт авмагцаа бүсгүйг эмээр унтуулав. Дараа нь тэр найз охиныхоо машиныг бензинээр шатааж бүх ус мөрөө баллсан. Үдшийн бүрийгээр 2 сарын хугацаанд түүний жинхэнэ гэр бүл болсон хулгайлагчдынхаар хаалганы гадаа ирээд хүзүүндээ зүүж байсан хонхоо дуургана. Хаалга онгож залуу өөрийг нь ирсэнд баярлаж буй гэр бүл рүүгээ алхаж найз охиноо тэдэнтэй танилцуулахаар яарч байгааг үзүүлээд энэ кино төгсөж байна.